Бадлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб, төрлийн цэргийн командл, удирдах газар, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл болон хөдөөгийн анги салбаруудын хүний нөөцийн ажилтнуудыг хамруулсан сургалтыг энэ сарын 30-31-ний өдөр зохион байгуулж байна. Бадлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх зорилготой тус сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж байна. Сургалтыг нээж Бадлан хамгаалах яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга энх болд үг хэллээ. За сургалтаар бол зөвхөн одоо салбарынхаа асуудлыг ярих биш. Бид нэр одоо хамтарч ажилладаг авилгалтай тэмцэх газар, хүний хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо эрхийг хангах зөвлөл, за мөн төрийн албаны зөвлөл зэрэг одоо байгууллагуудаас одоо мэргэжлийн экспертүүдийг урьж одоо лекц уншуулж байгаа. Тэгэхээр нэлээ үр хөвгөж орсон мэдээлэл одоо авсан юм сургалт бол нэг тэтгэлтэй байна. 2023 онд Бадлан хамгаалах яам түүний харьяа байгууллагын хүний нөөцийн ажилтнууд хамрагдаж байсан тус сургалт энэ удаад цар хүрээн өргөжж Бадлан хамгаалах салбарын нийт хүний нөөцийн ажилтнууд оролцож байгаагаар онцлогтой юм. Энэхүү сургалтаар холбогдох албан тушаал албанууд Бадлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүний нөөцийн томилгоог хийж буй өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд зэргийг хөндөж шинжилэн батлагдсан Бадлан хамгаалах салбарын шагналын журмын талаар танилцууллаа. Мөн авилгатай тэмцэх газрын ахлах комиссар тэр биш авилгаас урьдчилан сэргийлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн сонгох хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт дэд зөвлөлийн үйл ажиллагаа сэдвээр бэлтгэл тавьсан юм. Үндэсний Бадлан хамгаалахын их сургуулийн эрдэм студ